Шинэ ээжэсгээ 3 дахь хувилбарын ээжэсгээ 4-ийн үсгийн жагсаалтын дагуу өдөрт нэг үг, өнөөдрийн үзэх үг баоху. Хамгаалах гэсэн үг байна. Баоху. За жишээ харъя. 我们应该积极保护环境. Бид нэр应该ёстой. Жижиг. За жижиг гэхээр маш тийм идэвхтэй байдлаар баоху хамгаалах хэрэгтэй.环境байгаль орчноо. Тэгэхээр бид нэр санаачлагаараа маш идэвхтэй орчин тойрон нөхцөл байдлаа хамгаалах ёстой. 减少垃圾. 减少垃圾. Хог хаягдлаа багасгана. 减 гэдэг нь хасна. 少 гэдэг нь бага цөөн. Тэгэхээр хог хаягдлаа багасгана. 为下一代留下美好的地球. За 为төлөө тулд. 下一代. За 下一代гэхээр дараагийн үе хойчдоо. Тэ дараагийн үр төлдөө үр хойчдоо дараагийн үедээ. 留下үлдээхийн тулд. 美好的地球. Сайхан дэлхийг үлдээхийн төлөө дараагийн үедээ үлдээхийн төлөө хог хаягдлаа багасгаж бид нэр санаачлагаараа маш идэвхтэйгээр орчин тойрноо хамгаалах ёстой гэнэ. За дараагийн жишээ. 父母总是想保护孩子. За эцэг эхчүүд бол үргэлжил хүсдэгэ хүүхдүүдээ хамгаалахыг. 不让他们 тэднэрээр тэгүүлэхгүй. 收到 тэднэрээр хүлээж авахуулахгүй байхыг хүсдэгэ гэнэ. Юу хүлээж авах нь гэхээр 任何伤害. За Шанхай гэдэг чинь шархлах гэсэн үг те. 任何гэдэг нь альва нэг. Тэгэхээр альва нэгэн шарахыг хүртүүлэхгүй. 这是天下父母. Энэ бол Тэнгэрийн дор буюу зам төв дээрх, дэлхий дээрх. Дэлхийн бүх эцэг эхчүүд 共同的 хамтын нийтийн шинчин сэтгэл зүй мэдрэмж буюу хамтын хүсэл юм аа. Нийлүүлэхээр юу гэх нь вэ? Эцэг эхчүүд үргэлжил хүүхдээ хамгаалахыг хүсдэг. Тэднийг альва нэгэн шархалах зовлон бэрхшээлийг битгий хүртээсэй гэж хүсдэг. Энэ бол дэлхий дээрх эцэг эхчүүдийн нийтлэг сэтгэл мэдрэмж юм аа. Дараагийн жишээ. 冬天外出时要注意保护皮肤. За 冬天өвөл 外出гадагшаа гарахдаа. 时 үед гадагшаа гарах үедээ 要注意анхаарах хэрэгтэй. 保护皮肤арьсаа хамгаалахад анхаарах хэрэгтэй. 多涂一些. 多 их 涂 түрхэн нялах түрхэх энэ гэсэн үг. 一些хэсэг. 保湿霜. 保湿霜гэдэг нь чийгшүүлэгч тос гэсэн үг. Тэгэхээр чийгшүүлэгч тоснуудыг түрхэх, их түрхэх хэрэгтэй. 防止皮肤干裂. 防止皮肤干裂. Арсыг хуурайшгаас 防止сэргийлэх хэрэгтэй гэнэ. За баоху тэгэхээр хамгаалах гэсэн үг хана тийм. За дараагийнх нь. 这部法律是 энэ нэг хууль дүрм журам нь болвол 为了保护消费者的权益而制定的. За бүтэц явж гин. 为了дараа而дараа бүтэц явж гин. Тим юмны тулд тэгсэн. Энэний төлөө ингэсэн гэдэг бүтэц авах нь. Тэгэхээр 保护消费者的权益гэхээр хэрэглэгчдийн 权益 эрх ашиг 权益 эрх ашигыг хамгаалахын тулд 制定的 зохиогдсон, бүтээгдсэн. 防止商家欺骗顾客. 防止сэргийлнэ. Сайн өмнөх хөлбөртөр үзсэнтэй. Сэргийлнэ. 商家гэхээр бизнес эрхлэгчид нь буюу худалдагчид нь 欺骗 мэхлэн. 顾客гэхээр худалдан авагчдыг хэлээд байгаа. Тэгэхээр худалдан авагчдыг худалдагч нар мэхлэхээс сэргийлж энэ нэг хууль нь хэрэглэгчдийн эрх ашигын төлөө батлагдсан юм а. Өнөөдрийн үзсэн үг баоху хамгаалах. Хэрвээ мэдгүй үг их байгаадах юм бол хичээлээ өдөрт дор хаяж 5 удаа заавалжгүй харж сонсоорой. Тэгэх юм бол өгнүүд чинь амархан тогтоогдсон шүү. Bye.